За сайн байцгаана уу? Хүүхд төгслийн академиас энэ гадны зохион байгуулдаг голдуу энэ Аз зохион байгуулаад ах шиг байна. Тэмцээнд оролцоод 13, 15, 16, 17 гээд 18 онд оны 12 сарын 9-ээс 10-нд Малайз улсын Куала-Лумпур хотод зохиогдсон дэлхийн 40 орны 3000 орчим хүүхэд оролцсон олон улсын 23 дахь удаагийн Сорабан Сампин цээж тооллын авраг шалралт тэмцээнд ингэж оролцоод одоо тэргүүн байруудыг эзэлсэн байна, тийм ээ. Энэ бол саяын тэр 12 оноос хойш оролцоод ирснээр ингээд хараад байхад өсөд байгаа юм. Тэгээ цаашдаа бол нэлээ өсөх юм шиг байна. Тэгээ энэ их тийм эдийн засгийн үзүүлэлт янз бүрийн юм одоо муу мэдээ ихтэй байгаад бол сайхан мэдээгээр одоо угтаж орж байгаа шинэ ондоо угтаж ирж байгаа та бүхэн дахин баяр хүргье. За ингээд энэ тэмцээнтэй бол 8 ангилд өрөлдсөн байна. Грант чемпион гэдэг нь 1, чемпион 16, алтан цом нь 20, мөнгөн цом нь 10, хүрэл цом нь 6-ыг тус үрдсэн үнэлэхгүй амжилт гаргасан. Ингээд эх орныхоо нэрийг өндөрт өргөө цаашдаа улам өндөрт өргөж явах. Тийм биз дээ, тийм ээ? За мундаг байна. За ойд огтоолт Сорабан Сампин цээж тоолол шатар зэрэг оюуны спорт төдийгүй мөн хим физик математикийн олимпиадуудаар Монгол хүүхдүүд сүүлийн үед маш их амжилт гаргаж байгаа. Түүнчлэн манай залуусыг мэдээллийн технологийн дэлхийн томоохон компаниуд инженер боловсон хүчнээр авч ажилуулах сонирхолтой болоод байгаа нь бол бас нэг таларгалтай ийм сайн мэдээ байгаамаа. Тэгэхээр хэрвээ та нар ингээд эндээ ингээд сайн ээж аав багш нарынхаа үгэнд ороод том болоод ийм том компаниудад ажилд орох нь байна шүү дээ. Тийм үү? За тохирлоо шүү. За энэ ингээ бидэрт юу харуулж байна вэ гэхээр Монгол хүний оюуны чадамжийг илтгэхээс гадна оюун ухааны чиглэлээр бидэнд монголчуудад ямар их боломж болцоо байгааг та нар ингэж илэрхийлж харуулж байгаамаа боддоор. Ингээд цаашдаа Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс мөн оюуны спортыг дэмжиж ялангуяа бяцхан өсвөр насны энэ хүүхдүүдийг дэмжиж ажиллахаа бол та бүхний өмнө илэрхийлж байна. Тэгээ мэдээж энэ олон хүүхдүүд гадагшаа дотгошоо явна гээл тэгэл эцэг эхийн зардал энэ хүүхдүүдийг бүгдээр нь ганцхан багш нарт нь даатгаад явчих болохгүй аав ээж нь бодвол дагаж явсан байх тийм ээ. Тэгээ энэний чинь дагаад тэр онгоцны билетний мөнгө, жочид буудлын мөнгө, хоол ундны мөнгө гэдэг өчнөө мөнгө одоо гарнаа. Тэр шууд одоо ингээ харманд байхгүй бас тийм ээ. Хамаатан садангууд руугаа ярина өрзөөл тавина. Эгийг нь өрзөөл тавьж явсан байх. Тийм үү? За тийм учраас та бүхэн өөрсдөө мэдж байгаах миний бие бас энэ баг залуугаас яг та нарын насан дээр спортоор хичээллэж бас төв дэлхийд алдар зугаа гаргаад явсан учраас энэ төрлийн спортыг бас хүндэлж дэмжиж явдгийг та бүхэн мэдж байгаа бах тийм ээ. Анхны олимпийн авраг ямар бүхий төрлөө. За ингээ бүгдээр мэдж байгаатай адилханаар та бүхэн бас оюуны энэ яг энэ мэргэжлийнхэн одоо спортоор энийгээ хөгжүүлээд дэлхийн том ухаантай эрдэмтэд болно гэдэгт би итгэж байгаа учраас та бүхнийг ивэлдээ авч хамтарч ажиллана гэж хэлээд байгаамаа. Жилдээ нэг удаа явдаг юм байна. Мэдээж энэс олон хүүхдүүд явах бах. Тэгээд бэлтгэл ажлууд байдаг бах. Гадагшаа дотгошоо явах энэ асуудал дээр бол тодорхой хэмжээгээр бол туслана гэдгээ бас эцэг эхчүүд нь энд ирсэн байгаа юм чинь хэлж байгаамаа. Тэгээд хүүхдүүдээ энэ зах зээлийн нийгмийн шилжилтийн үед бүр хүүхдүүдээ ингэж сайхан хүмүүжүүлж ийм хэмжээнд хүргэсэн багш нар ээж аав нарт дахин талархал илэрхийлье. Намайг Тэмүн гэдэг би 5 настай Чатгаач явын Тэмүү. Буур хангай. За юу сураад ягаад юм тооцооч? Нэг би 8 минутанд 200 бодсон. Самбанга. За тарай. Бат жаргал гэдэг. Би ганчин баасан лавг дэмбэрлийн бат жаргал гэдэг. Өсгөл аймаг. Би 6 настай 1-р анги.
Яаж байгаа тийм том цом авч вэ? Би багшийнхаа хэлснийг саягээд 8 минутанд 2 дүүрээд тэгээд алдаагүй бодоод гранд чемпион авсан. Намайг Сандар гэдэг. Би 7 настай Сүхбаатар аймагт явдаг. 200. Намайг Бэ Саян гэдэг. Би 10 настай Улаанбаатар хотоос ордог. Энэ жил улсын уст анх удаа явж нэг жилийн турш зөндөө юм сурсан. Тэгээ би 8 минутанд 200 бодож алдаагүй хийснээс ийм том чемпион авлаа. Би одоо high grade төвшин зардаг. Мөнгөн зам авсан. Намайг Эрдэнэ 90-ийн тэргэл гэдэг. Тэгээд Advanced төвшөнд оролцоод чемпион авсан. Монголд оюуны толгой сургуульцардаг. Намайг Баян-Мөнхийн Очоодрах гэдэг. Би Өмнө Говь аймгийн 1-р сургууль сурдаг. Элементар зам авсан. Монголын хүүхэд одоо ирээдүй болсон хүүхэд багчуудын оюуны спортыг дэмжин бид бүхнийг хүлээн авч байгаа танд болон нийт одоо энд ирсэн хүмүүстээ баярлсан талархснаа илэрхийлье. Би математикийн багшаар 36 жил ажиллаж байгаа. Манай одоо Тоя хүүхд хөгжлийн актив нь олон улсын хүүхдийн байгууллагатай франчайзингийн гэрээгээр ажиллаад энэ жил энэ одоо Монголд Sorbonne Сампин цээж тооллыг заасны 10 жилийн 12 сард одоо ингэж тохиож байгаамаа. Ингээд 10 жилийнхаа ойн босон дээр дэлхийн 40 орны 3000 хүүхэд оролцсон тэмцээнд одоо Монгол улс маань чансаагаараа 1-р байранд орж маш олон хүүхдүүд маань гранд чемпион, алтан цом хүртсэн ийм сайхан баяртай мөчид бид бүхнийг хүлээж авч байгаа эрхэм ерөнхийлөгч танд дахин талархснаа илэрхийлье. Эрхэм ерөнхийлөгчд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2 ихэр хүүгээ оюуны толгой сургууль болон Тоя академийн Sorbonne Сампингаар 5 настайгаас хичээлүүлсэн. Миний 2 хүүхдээ хоёулаа энэ жил анх удаа олон улсын тэмцээнд яваад мөнгөн цом хөрөл цом авсан. Тэгээ хамгийн гол нь би эцэгхийг төлөөлж хэлж байгаа гол нэг юм хэлмээр байна л да. Хэдхэн багш нар нэг хэдийн эцэгчүүдийн толгоон дээр энэ бүх үүрэг оногддог байсан. Яг бор зүрхээр хүүхдүүдээ авч явуулаа хичээлүүлээд дэлхийд нэлээд өндөр амжилт гаргадаг байсан. Энэ жил бол багаараа 1-р байранд орсон. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлээр энэ жилээс эхлээд ивэлд нь багтаж тодорхой хэмжээний дэмжлэгтэйгээр энэ оюуны спорт цаашаа улам сайн хөгжих болсонд баярлаж нийт эцэгчүүдийнхээ өмнөөс эрхэм ерөнхийлөгчд баярлалаа. За Монгол улсын эрхэм ерөнхийлөгч Баталга таны энэ өдрийн амгалан айлтгын мөн тэгээд олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн эрхэм хүндтэй оюунлаг Монголын ирээдүй болсон мундаг хүүхдүүдтэй болон эцэгчүүд хамгийн одоо хайртай хүндтэй эрхэм багш нартаа энэ өдрийн мэндийг хүргье. Энэхүү олон улсын тэмцээнд Монгол улсаар төлөөлөн дэлхийн маш олон орны хүүхдүүдтэй оюунаараа өрсөлдөж амжилт гаргасан хүүхдүүдийг өнөөдөр ач холбогдол өгч цаг зав гаргаж хүлээж авч ерөнхийдөө танд болон ерөнхийлөгчийн ажлын албаны нийт хамт олон эцэгхийн төлөөллийн өмнөөс одоо талархал дахин илэрхийлье. Би эцэгхийн төлөөлөлд Өмнө Говь аймгийн амьдардаг Живийн Должин сүрэн хүү маань 5 настайгаас эхлээд энэхүү одоо Өмнө Говь аймагт байдаг Sorbonne Сампин номч оюуны гайхамшиг сургалтын төвд яваад одоо сая энэ элементар төвшөнд бол алтан цомын эзэн болсон байгаа. Энэ хугацаанд одоо сая яг юунд энэ ажлын багт явсан л да би маш их зүйлийг ойлголоо. Эцэг эхчүүдээс гадна багш нар маань ямар их одоо их ачаал авч явдсан бэ? Энэ хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол гэл одоо тэгээ амжилт гарах гээд яг одоо шалгалтынхаа ард ширээний ард суудсан байхад хүүхдүүдийн маань сэтгэл зүгээр нь бэлдэж ийн бүх талаар нь дэмжиж тусалдаг Тоя хүүхэд хөгжлийн академийн туяа захирал нийт одоо эрдэмтэн оюунлаг багш нартаа бол эцэгхийн төлөөллийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Тэгээд цаашдаа Монголын ирээдүй болсон энэ оюуны спортыг олон хүүхдүүдийг олон хүрээгээ тэлж олон сурагчид маань улсын болон дэлхийн тэмцээнд амжилт гаргасан ийм сайхан монголчууд бол чаддгийн том жишээ бол энэ удаагийн бас энэ сайхан уралдаан тэмцээн байлаа гэж би эцэгхүүд өөрөө яг дагаж яваад тэмцээнд оролцоод догтлоод баярлаад огшоо сууж байгаагийн үед бол үнэхээр сэтгэл өндөр байна. Би Өмнө Говь аймгийн номч оюуны гайхамшиг сургалтын төвийн захирал нь байна. Тоя гэж хүн байна. За ингээд би Өмнө Говь аймагтаа энэ сайхан оюун ухааныг хөгжүүлэх, хүүхдүүдэд хөгжүүлэх энэ сургалтыг зохион байгуулж явуулаад одоо он гараад
5 жил болох гэж байна. За ингээд энэ хугацаанд дэлхийн аварга олон хүүхдүүдийг сайхан төрүүлээ. Энэ жилийн хувьд 8 хүүхд авч аваад 8 хүүхд маань 2 чемпион, 3 алтан цом, 2 мөнгөн цом, 1 хүрэл цомтойгоор ийм өндөр амжилтаагаар ирсэнтэй их баяртай байна. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Оюун ухааныг энэ их үйлсийг дэмжиж байгаа ерөнхийлөгч танд маш их баярлалаа. Одоо цаашдаа бид нар их гоё дэмжлэгтэйгээр дараагийн удаад одоо явхад санаа зовлтгүй бэлтгэж санхугаас ч гэсэн санаа зовхгүй ингээд бэлтгэж явах нь гэдгийг би ойлгосон. Маш их баярлалаа.